За нэг кофе ч. Лаваа хөтөр чинь ч одоо ер нь кофегоор танилцсан гэж хэлчихэд баг буруутахгүй шүү дээ. Буруутахгүй шүү дээ. Ер нь тэгсэн шүү дээ, тий. Тэгэл анх чинь Баска ах чинь за би шаваа нэгстэй айхтар амар хүнтэй танилцуулаа гэж. Амар их ч одоо яадаг ямар хүн юм болоо гэсэн чил. За хоёр чи ямарсан кофенийхаа юмыг авчих. Тэгээ хоёлаастаа чи чамд гоё юм үзүүлнэ гэл. Тэгэл танай юуны Орос элчингийн тийм байранд ч очиод тэгэл одоо анх кофе ууж танилцчихлаа шүү дээ. Тэгэл тэгэхэд чинь таны анхны нөгөө урлагийн чинь анх хийгээд авсан баримлуудын чинь анхны нөгөө шар шаврын хөлбрүүдийг хараад за биш бүр ингээл тэр оройдоо баг юм бодогдоод юу харчих нэг юм өөр дөмөн санаа харж байгаагүй өөр юм сүнсний юм ороод ирлээ шүүгээд тэгээд л анх хэлчихсэн юм байна да. Тий. Одоо ичнээс жил болох тэр чинь тлэн дээр шүү дээ. Ер нь хүний юу ийм сайн хүмүүсийг олох л байт юм бэ. Тий. Энэ хүний гол зориг хүн амьд яваагийн гол зорилго хүн ичнээ ганцаараа мундаг сайн тэр бол юу ч биш юм бэ. Тэр тархиныг ажиллаад байгаа хүн чинь дандаа ингээд тооцоо бод. Би л тэгж одоо тооцоо бодд юм байна. Зүрх нь ажилдаг улс чинь өөр үед юм байна. Яа ингээд хийгээд явчих. За дандаа анхтай цай хийгээд суудаг. Хөөч чи тэгдэг л байлаа шүү дээ. Одоо бол кофе хийгээл ярьдаг болчтой бидэд. За ахихаа шинэ үзүүлэлтэнд амжилт хүсье. За баярлалаа. Та хэд юм л хүчин зүтгэл шүү дээ хоцрох. Ай нүнэр гэж нэрээ. За тэгэхээр лавгахаа одоо ингээд таныг анх удаа ингээд олж мэдж байгаа залуучуудын хувьд бол жишээ нь цоошин танихгүй ертөнц байж байгаа. Тэгмээд одоо миний хувьд бол хамгийн анх тантай баримл гэдэг энэ зүйлээр кофе гэдэг энэ сайхан буянтай зүйлээр тэгээ Баска ахаар дамжаа баримлыг чинь хараад дурлаад тэгээ тухайн үед одоо миний яг бас нэг юм өөртөөгөө дотор хүнийхээ чөтгөртөө очиод гаццсан байсан үедээ юу бичээд байгаа ойлгохгүй явж байгаа. Таны өрөөнд чинь одоо яг урлан дээр чинь хийж байгаа энэ чөтгөрийн баримлыг хамгийн анх олж хараад за ерөөсөө л хаа ингээд би энэ номонд бол чөтгөрийн бясалгал гэж нэр өгсөй юм байна. Тэгээд одоо энэ чөтгөрийг л одоо яг энэ одоо ингэж гаргаж ирээ да гэдэг. Ингээд анх одоо хасаа зөвшөөрөл аваад ингээд чөтгөрийн бясалгал гэдэг ном төрж исэн тэр 2020 оны өвөл байна уу да тийм болж исэн байна. Таныг мэдхгүй үед бол одоо та хүмүүст юу гэж одоо танилцуулмаар юм бэ? Зураач хүн гэх үү, уран бүтээлч хүү, анчин гэх үү, баримлч гэх үү тийм ээ. Тийм одоо нөгөө ингээд зураг баримл одоо яг ингээд нэг тухайлаад бид яг зургийн анги төгссөн л дээ би чинь. Тэгэхээр зураач гэж яваад бүр юу ачиж бүр тасчиж. Тэгэхээр одоо баримлын хувьд анхудаа л хийж үзэж байгаа. Ер нь инспирэшн шал өөр юмнаас гарсан бидчээгээ тэгээд тэгэхээр нохоо мохоо гэл ингээл анги өрөөгөл ярихаар цаашдаа нөгөө ярилцсан дахиад нэг түүх нэгдээ. Бас сони болоо явчихсан бидэд чинь. Зургийг ингээд зарим хүмүүс чинь ингээд нөгөө амьдрах хэрэгсэл болгож амьдраад идэх. Одоо би бол одоо ер нь миний эргэн тойронд байгаа одоо ингээд сайн хүмүүс гэж та нарыгаа хэлээд байгаа чинь ер нь миний өрөөсөн дуу байгаа. Та нар бол тэгж одоо ингэж нөгөө хийж байгаа ажлаа амьдрах хэрэгсэл болгож амьдрдаг хүмүүс байгаа байхгүй. Би л тэгж ойлгож байгаа. Тэгж ойлгохыг хүсэж байгаа. Би ч бас тэгж амьдрсан баг. Би ч одоо тийм эргэн төргөн одоо хүнд ингээд сургаал яах тийм хэмжээний хүн биш юм байгаа шүү дээ. Хөө зайлуул өрхий. Найз нөхөд байхгүй, ариг дарс байхгүй, одоо тамхи тариа байхгүй юм байхгүй. Тэр нөгөө амьдралын үндэс нь гэдэг чинь нөгөө хүмүүс чинь андуураад идэгтэй нэг эд баялаг мөн юрдөөч тийм биш байхгүй. Хүн төрсөн бол үхэн. Одоо энэ бол гарцаагүй. Энийний хооронд хүн өөрөө өөртөө нөгөө гой таашаалт амьдрах хэрэгтэй юм байна. Би л тэгж ойлгосон байхгүй. Үндэс нь гэдэг чинь тэр юм байна. Тэр одоо жишээлбэл нөгөө тарихаараа их бодсон юм чинь жоохон бохир зүйл байд юм байна. Хүн зүрхээрээ хайрлах хэрэгтэй. Одоо чи ингээд одоо ээж аав ах дүү төрсөн хүүхдээ ямар ч тохиолдолд ээж авч өгшөрлөөхөд хүн яасан мохоо өгшөрчөө дээ гэж хизээч бод. Бүр хизээч бодохгүй. Бүр хүүхэд нь одоо хүн яаж төрөхийг мэдэхгүй ч ямар ч төрсөн хүн хайрлана. Уран бүтээлч хүний хувьд бол юм байхгүй. Нөгөө нэг бид нар ч нөгөө нэг юм
яг нэг өрөөнд байгаад өөртөө л харьцдаг болохоор энэ нөгөө яриад байгаа нь бид хүмүүсийг хуваа бод одоо жоохон энэ мэдгүй тэр хүмүүсийн хувьд яаж ойлгох юм мэдгүй. Миний хувьд бол яг тийм нэг өрөөнд байгаад өөрөө өөртөө л жишээлбэл ингээд арх угаал хүн ингээд гоё ингээд найз нөхөд одоо ингээд нийгмийн харилцаанд орлоо. Ингээд амар гоё орчинд орлоо. Тэр чинь хоромч зүйл шүү дээ. Тэ нэг ингээд манараал их гоё болоо ч би арх үж үзээгүй л ер нь харж яхад нэг тим маягтай тэгэл янз бүр юм амлаад найз нөхөд болоод мөр гараад алгатаал дуун чангараал. Маргааш өглөөс ирэхэд чи бахвэдгээ ямар байсан тэр чигээрээс ирнэ шүү дээ. Үгүй энэ уран бүтээлчний хувьд бол яг нэг өрөөнд суугаад өөртөө л үзэх байхгүй. Ягаад өөртөө гэж яриад байгаа учраас тэр нөгөө ялагдвал би одоо ингээд жишээл нэг юм миний зургууд өөртөө ерөөсөө таалагддаг байхгүй. Ерөөсөө таалагддаг. Би тийм болохоор тэрийг ингээд алдаршуулаад нэртэй зүртэй болох гэж ерөөсөө хэзээ ч бодож байгаагүй. Тэгэл элдв тэр төрийн ордон зурсан чи одоо 98 он зурсан зураг одоо байж л энэ уртаараа. Тэгсэн чи тэрэнд чинь шагнал магнал ихт нөхөө тэрийг л малд тийм шагнал одоогийн хүмүүс бол тэрийг сайн ойлгож байгаа. Шагнал хинт ч хэрэггүй социализм үетэйг л дуусна. Зүгээр л үнэхээр тэр хайрвал мөн ч их байна. Таамаас та сайн гоё юм хэллээ л да ингээд за арх угаа согтуурах болоод уран бүтээл ганцаараа өрөөндөө уран бүтээл хийх гэх. Тэгвэл арх уухгүйгээр согтуурахгүйгээр масуурахгүйгээр тэр өрөөндөө ганцаараа уран бүтээлтэй солиороод арх уужаагаас илүү согтуу болох боломжтой. Угаасаа чи зүг замаар орвол тийм болно шүү дээ. Одоо тэр ямар мэдрэмж байдаг? Тэр одоо ингэ одоо жишээлбэл ийм байхгүй юу? Ингээд одоо би ч ингээд ингээд мэрэгжлийн сургууль төгссөн. Окей. Гэхдээ хүн болгоно тухайн үед бол би бусдаас өөр одоо энийг бол бүх хүн ямар ч хүн тэгж бодох байх. Би ер нь бусдаас өөр хүн, би ер нь өөр шүү, мундаг шүү. Тэгж бодох хэрэгтэй л дээ. Тэгжээж хүн явах юм чинь. Тэгээд дараа нь тэр нөгөө нохоо тийжгээд идэв. Би ч бод манай дулаат нохоохгүй. Тэр нохоо ч өөрөө дандаа л хасах руугаа явна. Хизээс ингээд хүнд ашиг орлого ингээд дандаа ир нохоо ганцхан ширхэг. Окей. За ингээд нохоо юунд хэрэгтэй вэ? Нөгөө юмд үнэнч байна гэдэг үлгэр жишээ чинь нохоо байхгүй юу? Хизээс одоо би гуйлагчин болсон ч би баян болсон ч би хинч болсон тэр нохоо нэг л хайр сэтгэл тэр эзэндээ л хайраад илгүүл окей дуусаа хизээш буцааж явдаг байх бүр хизээч авахгүй хүн хөтлөө тэр би шуудаа өрөөд хог түүгээд явсан ч дагаал явна окей энэ нөгөөх нь нэг ан гөрөөгээд нэг явдаг залуу дахь явсаа тэгээ энэ гурав чинь ингээд нэг явсаар хагаад тэр нэг сүүлийн нохоогийн чинь айгүй гой бийтэй одоо миний хувьд өөр хүн бол гачин намхан ингээд баримл хийсэн чинь энэ гурав чинь нэг зам дээр гараад ирэнгүүт саяны тэр солиордог зам руу ч орчдөг. Энэ гуруулангийн би юу гэдэг мөнгөний ашигын төлөв бүр хизээж бодож байгаа байхгүй. Би энийг зураад ийм ихтлгүүр тавиад зараад энэ хүн хизээж тэгж яваагүй. Тэгээд нэг өөрийгөө нэг ингээд эвогоор тийчээгээл би ч мундаг гэдсэн сүултээ за 60 төхөд зааж би ч мундаг биш юм байна. Гэж бодож сууж ирсэн чинь саяны нохооноос улангуутлаа дэсрэн гутаа нэг юм одоо юу гэдэг нэг юм том агуулх худалдаа шиг юм дотор орчиж байгаа юм ингээл ер нь нөгөө уран бүтээл бүх юмээ санаа чинь гоё идея гэдэг чинь гоё санаа байхгүй тэр гоё санааг хүн олох гэж ингээд зурж явах би амар зовдөг гэсэн байхгүй ингээл бүр бодоол сэтгэл тэгсэн чинь нөгөө энэ тарих ажиллаад байхаар яа ингээд ийм бүр ингээд сүултээ бүр ингээд зууралдаад ирдэг гэсэн чинь саяны гурав чинь нэгдэн гутаа зүрх бүнгэн гутал зүрхээрээ мэдрэхээр ингээл бүр одоо мэдгүй тэр санаа бол өстой бүр амар их санаа байна. Бүр ингээд би та нар хэлэндээ ингээд скетч хийх нэгээд бүсүүлдээ бичиж үлдээгээд зүгээр тэгэл жинхэнэ нөгөө солиод төрөгч орж байгаа. За ингэ. За одоо хараа би ингээд би нөгөө мэдээллийг төрүүлээд аваад хэдэн жил ахтаа зүг явж байгаа үед дахиад жоохон тодруулаад хэлэхэд бол ах маань ингээд одоо бүх насаараа тийм ээ ингээд зураач хийсэн ийм хүн тэгтэл ингээд өөрийнхөө хамгийн хайртай нэг нохоогоо харж агаад нэг өдөр тэр нохоогоо одоо ингээд баримлаар химээр санагдаад тэр нохоо нь үнэхээр бас их одоо их содон амтанда одоо юу гэж хэлмээр гайхамшигтай тийм их хүний сэтгэл татгууц гоё биетэй дээрэс нэг тийм сонирхолтой тийм нохоо. Тэгээд яг нэр баримлч хүн бол тэрийг хийж үзмээр санагдтал байх.
Тийм. Тэгээд тэр нохоогоо ингээд хийгээд үтсэн чинь ерөөсөө нэг юм одоо саяны хэлж байгаа өөрийнхөө нь бол энэ том агуулхад баян санааны агуулах гэдэг юм шиг байна. Тэгээд тэрнээс хойш бол одоо ингээд ганцхан жишээ нэгтгэлийн чөтгөр байж гин тийм чөтгөрийн бясалгал гэдэг. Энэ ингэж явсаар байгаад бараг 40 орчим урлагийн бүтээл одоо энэ дотор ан амтнч байна. За ингээд энэ оюун санааны төсөөллийн хийсвэрлэлч байна. Маш олон зүйлс байгаа. Тэгээд 40 орчим баримлыг хийгээд за тэгээд энийгээ бол одоо тааш одоо хятадд очиж хэр удаан амьдрав энийг хөрлөөр зүтгуулах гэж хэрүүн юу штэ. Яг 1 жил бас. Жил бас тийм Яг жил бас. Яг л одоо нөгөө зүтгэж байгаа процессыг хараад өөрөө тэндээ оролцож заавал өөрөө оролцдог. Бүр тэр холдож болохгүй мөлий ш тэр чинь. Холдох юм бол нөгөө юм өөр би ч нөгөө баримл яаж хийдгийг би энэ баримлын сургууль төгсөөгүй багш байхгүй ямар ч ойлгоцоо. Зүгээр л нөгөө сэтгэл хөдлөлөөр хийгээл ингээд баримлыг хэвийг аваад цутгаал хийждгийг ойлгосон чинь тэр чинь 8-аас 9 степ явдаг. Тэр болгонд яг өөрөө оролцсон. Хямжаахгүй бол эн чинь нөгөө нэг их нарийн хийцтэй учраас айгүй төвхтэй зүйл байт юм бэл. За ийм болсон байх шүү. Тэгээд ингээд хийгээд өнөөдөр хамгийн баяртай мэдээ нь юу вэ гэхээр гэрийн даалгавар хийгээд дууссан. Аль хэдийн бүх баримл тэр санаа гараад баримл хийгдээ дараа нь тэр хятадын хамгийн том тэр одоо бас тэр хүрлээр цутгадаг үйлдвэрт 1 жил нэг ширхгээр нь баримлаа харж цутгуулад одоо Улаанбаатар хотод 40 гаруй урлагийн бүтээл яг хүрлээр цутгагдсан баримл маань ингээд бэлэн болчихсон нэг юм хар даавууд нуугдаад байж байгаа. За энийг цааш найруул ингээд манай Басках ингээд Дашках ингээд бид нар ярил зөндөө олон юм байгаа. Тэгвэл одоо нохойн дуу хаана ирж авч таад байна гэхээр тун удахгүй энэ баримл зөвхөн одоо лавгаахын урланд цөөхөн хэдэн хүмүүсийн одоо олон жилийн хорхойг хөдөлгөж суух биш. За олон төмний хүртэл болох нэ. За яг тийм. Тий олон төмний хүртэл болох. Ер нь өхлөлт байгаа. Юм нэг дөр чинь нөгөө хүн ерөнхийдөө нөгөө яг мэрэгжлийн энэ тогоонд чинь одоо ингэ насаараа байсан хүн чинь ер нь нэг баримжаатай болцсон байгаа шүү дээ. За яаж за энэ ер нь ямар хэмжээнд явах вэ? Юу хийчих вэ гэдгээр мэдэрч. Гэхдээ одоо энд ингэж хэлэхээр тэнд нөгөө дарга бус болчих байх л да тий. Одоо ингэ хамаагүй шүү дээ. Хойлоо ямар ингэж хол бишгээ сууж байгаа юм чинь. Тэгэхээр ер нь бол шулуух хэлээд үндэл тесрэлт болно. Би өөрөө бол тэгж бодож байгаа. Гэхдээ хаана юу хийчих вэ? Хаана хөрнө гэдэг мэдрээд байгаа. Бүү зүгээр ингээд ямар ч одоо хуурай согтуу гэдэг юм уу ингээд тий. Зарим нь ойрлж үтчихэж байгаа шиг ингээд зарим нь ингээд энэ тэнд очиод ханлуу хараал ингээд юу болчихвоо гээл тий. Тэгэл нөгөө цогтойр ах чинь тэрийг бас гоё тайлбарлана. Тийм үү. Тэгээд зүгээр хараал тэнд бол зүгээр юм оюуны тесрэлт гэж таны хэлж байгаа юм бол тэр жижигхэн хэмжээний VIP үзүр VIP үзүр дотор бол болцсон л доо. Гэтэ тэр бол урлагийн манай Монголын бас л ноён оргил мундаг хүмүүс байсан. Тэр хүмүүс тэгээд үнэлээд хилэнгуут одоо бас ингээд итгэл дахиад нэмэгдэж байгаа байхгүй тий. Эн чинь ингээд бас хүмүүс бол шууд хараал тий нэг хэлээр ойлголцож ингэж мэдэрч штэ гэдэг. Тэрийг харах бол их гоё байсан. Тэрийг одоо ингээд бүх хүмүүс тест 8 настай балчраас урлагт ямар нас гэж байх ш 80 настай буурал хүртэл бүгдээрээ үзэх боломжтой гэж бодохоор би ч хүртэл одоо өмнөөс нас тогтлоод байгаа. Тий. Энэ үзэсгэлэн бол нэрэнгээс заавал очиж үзэх хэвээр. Бүх төвшний хүүхдээ аваад үзэж болно. Энд бол насны хязгаар бол байхгүй гэж хэлж болно шүү дээ, тий. Нэг сэтгэл төр нэг мэдрэмт төрөд асчаар бүр хүзээж арилахгүй. Бүр юу ч хийс яг тэр нэг мэдрэгдээд идэг. Тийм болчихдээ юм байна. Тэрнээс ингээл судлаад зураал одоо ингээл бүр анатоми ном аваад эсвэл амтнаа задлж явахдаа ингээд энд тийм бол байхгүй зүгээр сэтгэл төлдөж идэв. Ингэж хийж болохгүй ийм байдгүй шүү гэдэг ингээд баримлаа хийжээд ийм булчин хизээч энд байдгүй шүү гэдэг мэдрэмж байгаад. Их сони юм билээ. Би бол ингээд таны маш их төвлөрөө сайтай гэх юм уу, бясалгадаг юм уу гэдэг шиг ингээд маш сайн анхаарч тэр төвлөрж ижил дараа нь тэр мэдрэмжийг дуудаж ирнэс. Аггүй юм а би их тийм юу юм бэ? Одоо хаана юу гэдэг нэг уулзсан зарим хүнээ таньдгүй байхгүй. Их сони хүн шүү дээ. Одоо ингээд зураач нар ингээд айгүй ярхаа мархаа би ерөөсөө тийм зам байхгүй. Зүгээр насан үрд ингэж үлддэг юм. Яг л хүн ингээд зүрх сэтгэлээсээ ингээд хүн димиг мэдрэхээр одоо жишээл би ингээд канкегаар хөөгд байхдаа айгүй сайн голгодог хөгтсөн байхгүй. Би одоо ч канке углаад уулахаар айгүй сайн голгоно. Тэгэхээр нөгөө нийгэмд сурсан юм гэж хизээч мартдаггүй. Бүр хизээч мартдаггүй юм лээ.
Одоо чи ингээл жишээлбэл Солонгост байлаа, Хятадд байлаа, одоо ингээд англиар энэ гурван хэлээр ингээд чөлөөтэй ярьж байна. Чи хизээч мартахгүй. Бүр хизээч мартахгүй. Би тэрийг баталж чадна. Яг энэ шиг тэр мэдрэмж гэдэг чинь өөрөө тийм зүйл байдаг болохоос биш. Одоо юу гэдэг ингээл судлаад одоо ингээд нэг дээр нэг хүн тэнцүү 2 гэдэг ингэж сурах чинь бол одоо юу гэдгийг одоо тэр бол нэг хүний одоо нэг юм одоо юу гэдэг дээ академик сургалтын ингээд хаан хим гэдэг чинь өөрөө ямар ч тийм сэтгэлийн хөдөлгөөн сурцсан зүйл байгаа байхгүй тий. Зүрхээрээ мэдэрсэн зүйл чи одоо нэгд хэлээ сурцсан ийм яг тэр шиг бүтээш мартахгүй. Тийм л юм. Тэрнээс би ингээл нэг айхтар гэрхаа ингээл нэг харсан үнэ ахиж эргэж таниад би бол тийм шүү дээ. Та энэ чөтгөрийг яаж олж хараад байдгийг гэх нь хайшээ. Гэхдээ яагаад ийм их олон чөтгөр явдаг одоо таны бүтээл дотор. Ер нь би ингээд өөрийнх нь л амьдралыг л ярьж байгаа шүү дээ. Тэр яг хүн тулгаагүй учраас энэ хүн одоо юу гэдгийг энэ заавал энэ хоёр байж байгаад ингээд гар болж байгаа байхгүй тий. Одоо нэг харанхуй шин болж байна, өдөр болж байна. Яг тэр шиг хүний дотор сайн муу их одоо юу гэдгийг цав цагаан хүн гэж тэгвэл тэр чинь өгсөн хүн л цагаан байх. Энэ бүр юм нэг хүн гэж юу заавал хоёр талтай ба тий. Тэр ер нь хүн чинь одоо юу гэдэг мал тайртай монгол хүн гэж ярьж штеп. Одоо тэгж ярьдаг шүү дээ. Нүүдэл чинь монголч чухал малтай хайртай. Гэхдээ тэр бүх малын чинь чон тэр хоёр л идчихэж байгаа шүү дээ. Бүр алаад амийн таслаад. Тэгэхээр эн чинь өөрөө нөх хүн гэдэг чинь читгэрлэг чанар нь бүр заавал байд юм. Би одоо өөрийгөө сайн хүн гэхгүй. Одоо жихайг бол сайн хүн гэхгүй. Зүгээр аль нь давмгайлж яах гэдгээсээ л тэр сайн муу тэгээд нөгөө хоёр type 5 нийлж ивэл одоо чухам ингээд би нэгэ сайн хүн гэдэг байгаа. Чухам нөгөө бидний дургу одоо улс төр элдвэн гачин юм зөндөө байна шүү дээ энэ гадуур. Тэд нар ч бас дотроо сайн хүмүүс биш үү хоорондоо нийлээд чухмал сайхан яг энэ шиг учраас нөгөө амьдрал хүн бол заавал хоёр тал байгаа. Бүх хүний дотор чөтгөр байна. Би намайг одоо хүн сайн хүн гэж хэлсэн чинь чухмал амьтны аим хороодаг ингээд асуудал гарвал ингээд нөгөө тал руугаа яваад чөтгөр болчих шүү дээ. Хүнд ер нь нөгөө гай болохгүй л амьдрал окей миний хувьд бол болоо. Ерөөс хамгийн гол юм бол хүнтэй контактлахгүй би хүнд муу юм ийхгүй хүнд л гай болохгүй амьдрал миний хувьд бол болоо. Тэгэл бүтээл хийж ивэл.